Дандаа төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлууд нь одоо эвдэрсэн чанарын шаардлага хангаагүй ийм ажлууд байгаад байлаа. За жишээ нь манай Эрдэнэ сумаас хийсэн тэр орцны хаалганы асуудлууд байлаа. За нэг зарим нэг газрын байшингийн дээвэр хийгдсэн боловч дахиад л гоожод байгаа гэсэн нэг сөөг хэмтэй асуудал байгаад байлаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд одоо ингээд чанаргүй хийгдсэн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэ ажлууд дээр одоо ямар арга хэмжээ авал тохиолтой вэ? Яах вэ? Дахиж компаниудаар нь янзлуулах юм уу? Энэ компаниудтай дахиж юм ярих юм уу? Сөөгүүд бол яг бодтоор л гаргасан байлээ л дээ ийм ажлууд. Ингээ чанаргүй хийгдсэн байна гэх. Энэ дээр бас ер нь жоохон анхаарч өгөөч ээ. Үнэхээр чанаргүй хийгдсэн бол дахиж засварлах, нэмж хийлгэх ийм ажлууд байна уу? За ингээд бүр хаяад яваад тэгээд энэ төсвийн хөрөнгийг үр ашиггүй болгоод байгаа бол энэ компаниудтай бас яаж хариуцлага тооцъё. Тийм ээ. Дараагийн ажлуудыг яах вэ? Бас болохгүй л дээ энэ хөрөнгө одоо нийтийн ингээл төлсөн татвараар хийсэн хөрөнгө оруулалтууд хийгээд л байдаг. Ямар ч чанарын шаардлага хүрэхгүй. Ингээд төсвийн хөрөнгө үр ашиггүй зарагдаад байна л гэж харагдаад байна. Тэгэхээр бүгдээрээ одоо ингээд яг хөө нэг жил маань ингээд бүр ирэхээ хугацаа өнгөрч байна. Хойшоо дараагийн 3 жилдээ ийм байдал гарахгүй тулд одооноос бас ингээд чанаргүй хийгдсэн ажлууд дээр шинэ хөрөнгө оруулалтаасаа илүү бас ахаад л эргэж харах ажил болоод байна шүү. За зөв наад чи айгүй чухал байгаад байгаа юм. Одоо өмнө нь хийгдсэн ажлууд одоо өмнөх одоо 22 3 4 оноод л хийгдээл ингээл яатсан ажлууд байгаа байхгүй юу. Тэгээ одоо чанаргүй хийгдсэн ажлууд олон байх шиг байгаамаа. За энэ дээр нэг ажлын хэсэг гаргая. Тэгээд төлөөлөгчнөрөө өөрснөө хэдүүлээ хамт тийм ээ. Ажлын хэсэг гаргаад өмнө хийгдсэн ажлууд дээр хяналт тавиулъя. Тэгээд хууль нь одоо яаж явах хэвээр, процесс нь яаж явах хэвээр, тухайн аж ахуйн нэгжүүд нь одоо баталгаат хугацаа гэдэг юм уу дуусаагүй бол хамдээ үнэхэрийн одоо хийгдээд баталгаат хугацаанд дууссан. Гэхдээ чанаргүй байх юм бол одоо юу гэдгийг шүүхтэн хандах хэрэгтэй юм бид нэр тэрийг судлаа. Тэгээ мэдээж төсвийн хөрөнгийг бол үр дүнтэй зарцуулахын тулд бүгд л байгаа. 25 оны бидний баталсан төсвүүдээс за энэ тэр юуг стооцвол хурц харуулагчийг стооцвол харьцангуй би бол нэлээд хяналттай явж байгаа гэж харж байгаа. Энэ бол бид нар бол маш дэвшилттэй байгаа. Харин ч одоо ингээд төлөөлөгчнөрөө оролцуулаад та нар маань яг ингээд хяналтаа тавиад за өмнө нь бол ийм боломжгүй байсан. Хэрлэн сум дээр байгаа нэг хэдэн одоо А3-тай ажилчид маань тендерийн хороо байгуулад зарлаад өөрснөө шалгаад бас хүлээж аваад ингээд явж исэн ажиллагаа юу байгаа. Энийг бол илүү одоо өргөн хүрээнд төлөөлөгчдөө нөгөөд ер нь бол яагаад ингээд төлөөлөгчнөрт өгөөд байна хяналтаа тавиач гэдэг нь бидний иргэдийн хурлын төлөөлөгчнөр та бүхэн маань баталж байгаа төсвөө үр дүнтэй байна уу гэдэгт одоо хамт хяналт тавьяа л гэдэг юм. Төсөв батлаад ингээд орхиод мартчихдаг биш. Тэгээ бүтэн жил явж байгаа дараа жилийн төсвийнхөө өмнө гэдгэн одоо ухаан орсон юм шигээр нэрээ яач ба гэдэг биш. Жилжингээ бид нар баталсан төсвийнхөө хойноос явах нь чухал байгаа. Тэр тусмаа өөрснийхөө баг дээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хойноос. Тэгээ түрүүчийн одоо юунууд дээр ажлын хэсэг гаргаад өмнөх одоо ажлууд дээр ер нь хэр үр дүнтэй байсан. Над дээр бол тэр сөөхөдийн тэр мэдээлэл бол ирээгүй байгаа. Тэгээ би тэрийг авч харъя. Ямар ажлууд дээр. Тэрэн дээр бид нар бас дүгнэлт хий. Хуулийн одоо ямар боломж байгаа юм. Дахиж хийх юм уу? Шүүхэд хандах юм уу? Ганц л зарчим байгаа. Төсвийн хөрөнгө үр дүнтэй зарцуулах ёстой гэдэг дээр бол 100% саналтай байгаа шүү.